Агуу багш амьдралыг өөрчилдөг. Агуу багш бол урлагийн бүтээл юм аа. Агуу багш бол амжилтын гүр. Агуу багш амьдралыг өөрчилдөг. Heartbeats fast, colors and promises. How to be brave? How can I love when I'm afraid to fall? Watching you stand alone, all of my doubt suddenly goes away somehow. One step closer,
Миний багш намайг хайрладаг. Миний багш надаас онцгой зүйлийг олж харсан. Миний багш хамгийн агуу. Миний багш надад итгэсэн. За сайн байцгаана уу та бүхэнд энэ гайхалтай баяр өдрийн мэнд хүргэе. Солонгон эсэв сургууль нийгмийн ухааны багшаар ажиллаж байгаа Утхан төгс байна. Та бүхэндээ энэ тус сургууль хамгийн анхны ажилд орсон тийм дурсамжтай хөгжилтэй нэг өдрийг ярих гэсэн. За энэ өдөр бол миний хувьд хамгийн анх хуучин сургуулиас шинэ сургууль руу нүүсэн өдөр байдаг. Энэ өдөр бол миний хувьд маш олон мэдрэмжүүдийг авсан өдөр байдаг. Учир нь бол миний анхны ажлын өдөр байсан. Дээрээс нь гоё шинэ ажлын хамтрагчтайгаа танилцсан. За энд тэр өдөр бол хүнд хүчээр ажил хийсэн гэхээсээ илүү би олон зүйлүүдийг тэр хамтрагчтаасаа ажлын шинэ хамтрагчтаасаа сурж авсан. Манай Солонгон эсэв сургуулийн ажилчид албан хаагчид бол аливаа ямар нэгэн зорилготой хүрэхийн тулд бүгдээрээ атгсан гар шиг нэг дэмждэг, урам өгдөг, хайрладаг ийм хамт олон байсан гэдгийг тус өдөр би ойлгож, хүндэтгэж, бахархалтайгаар олж харсан юм аа. Яагаад тэгэхээр тэр өдөр миний хувьд бол ажлын эхний өдөр байсан болооч тэр бүгд надад маш гоё хүндэтгэлтэйгээр гоё намайг ойр татны миний найзууд шиг хүлээж авсан. За тэр өдөр бол мөн маш хөөрхөн нэг нэгийгээ хөөрхөн хөгжөөх, маазрах энтергээд олон гоё зүйлсүүд тэр өдөр бол тохиолдсон. Энэ маань өөрөө миний хувьд бол энэ сургууль бол үнэхээр гоё нээлттэй байна, нөхөрсөг юм байна, эвтэй байна, хүчтэй байна гэдэг ийм сайхан чадварууд энэ сургууль байдсан байна гэдэг ийм зүйлсийг би олж харсан. Тэгэхээр та бүхэндээ Солонгон эсэв сургуулийн нийт албан хаагчид багш нартаа олон улсын багш нарын баярын мэнд хүргье. Та бүхэн сайхан баярлаарай. Энэ өдрийн мэдрийг төвшүүлье. За намайг Дорцонбын Түнбаатар гэдэг. Би анхны сургуулийн 2017 онд байгуулагдаад анхны ажилтнаар нь орж ажиллаж байлаа. Тэгээ сургуулийнхаа үйл ажиллагааны бүх үйл ажиллагаанд маш баярлалтай явдаг. Яагаад гэвэл манай сургуулийн удирдлага хамт олон багш сургууль хүмүүжүүлэгчнэр нэгдсэн санаа зорилготой нэгдвэл тийм ажил үүстэй хамт олон байгаа. Тэгэхээр би багш ажилчид болон сургууль хүмүүжүүлэгчнэрт маш их баярлж явдаг. 9 жилийн хугацаанд биднэрт тохиолдсон олон гайхамшигт үйл явдлууд зөндөө бий л дээ. Багш би 2 жил ажиллаад сургуулийн хөтөлбөрийн аврагчаар шалгарч манжуурын аялалд 7 хоногийн аяллаар явж байлаа. Дараа нь нийслэлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулж байсан гэдэг дурдвал зөндөө их асуудал байна. Тэгэхээр энэ хүүхдүүдийн сургууль хүмүүжүүлэхийн нөөц ажилт нь сургуулийн захиргаа удирдлага хамт олон багш ажилчид та бүхэндээ багш нарын баярын мэндийг дэвшүүлж цаашдын ажил төрөл амьдрал ахуйд нь өндөрөөс өндөр амжилтыг хүсье өрөөж байна. Сайн байцгаана уу? Солонгон эсэв сургуулийн хятад хэлний багш Лаура байна. За би Солонгон эсэв сургуультай хятад хэлний багшаар 6 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд манай хятад хэл сонон суралцдаг сурагчид маань хятад хэлний олон улсын түвшинтэй болоод төдийгүй хятад руу олон улсын сургуулиуд руу их тэтгэлгээр маш олон сурагчид суралцгаар явлаа. Энэ бол манай сургуулийн хамгийн давуу тал болон хамгийн онцлог зүйлүүдийн нэг юм аа. Манай сургуулийн захиргаа болон удирдлагууд байнга сурагчдыг дэмжин ажиллахаас гадна багш нарыг бас мөн дэмжин ажилладаг байгаа. Манай Солонгон эсэв сургуулийн нийт багш ажилчдаа багш нарын баярын мэнд хүргье.